За Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн 20 жил хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн өөрчлөгч клубын 6 жилийн хүрээнд зохион байгуулсан бүртгэл аудит их хөгжил бидний амьдрал сэдэвт уралдааны шилдэгүүд шалгарсан байна. Бүртгэл аудитын хөгжил бидний амьдрал сэдэвт уралдаанд телевиз, радио, өдөртмөн сонин, сайтын сэтгүүлчдийн 20 орчим бүтээл иржээ. Уралдааны 3 дугаар байрт Монсе Маганлын сэтгүүлч Арвин Заяа, мөнхлөг буюу Сампингаас электрон хувилбарт шилжсэн нь Eagle News телевизийн сэтгүүлч Оюун Эрдэнэ нэгдмэл тайлан гаргавал хөрөнгө оруулалтын шийдвэр бодиттой болон сурвалжлагаар дэд байр хүртээж Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Баяр Жаргал нягтлан бодох бүртгэл аудит хийгээд шударга үнэний төв радио нэвтрүүлгээр тэргүүлжээ. Бид бүхний хувьд бол хийж байгаа ажлаа хэдийгээр байнгут өөрсдийнхээ албан ёсны хэвлэл мэдээлэлээр хүргэдэг боловч мэрэгжлийн нэр томьёогоор нэлээд хүнд хэлбэрээр хүргээд байдаг. Тэгэхээр энэ удаа бас энэ асуудлыг мэрэгшүүлж өөрсдийн хийж байгаа ажлаа бас ард иргэд илүү ойлгомжтой болгох. Дээр нь манай энэ салбарын мэрэгжлийн тийм нарийн мэрэгжлийн сэтгүүлч нартай бас ингэж ойр ажиллах энэ зорилгыг өгүүлж энэ уралдааныг зохион байгууллаа. Тухайлах юм бол энэ радиогийн бүтээл байна. Тэгээд тэнд бол нөгөө сэтгүүл зүйн олон төвчний их сурвалжийг ашигласан сэтгүүлчийн анализ дүгнэлт тэр төвшин нь бол шаардлагын төвшөнд хүрсэн мэрэгжлийн сэтгүүлчийн шаардлагын төвшөнд хүрсэн гэдэг ололттой бас олон сайн талууд. Эдийн засгийн сэтгүүлчдийн өөрчлөгч клуб нь бүхэл төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй гишүүнтэй. Энэ клуб нь хамтран зохион байгуулж байгаа 4 дахь уралдаан юм а. Клубын хүрээнд бид нэр тогтмол сар тутам 2-оос доошгүй үйл явдал, сургалт, тэгээд аялан сурвалжлага эдийн засгийн чиглэлээр төрөлжж байгаа сэтгүүлчдийн мэрэгчлийг дээшлүүлэх, илүү эдийн засгийн талаар мэрэгшүүлэх зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулаад яг ингээд 6 дахь жилдээ болж байна гэсэн үг. Сэтгүүлчид нэхлэн бодох бүртгэл аудитын үйл ажиллагаа нь улс орны хөгжил, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг дэлхийд бид аль төвшөнд байгааг тодорхой жишээ баримтаар нотлох харуулж шийдвэр гаргагчид болон олон нийтэд таниулсан байна.